боловсрсон телевиз Jet School of English хамтран үзүүлж байна. Англи хэлний асын зайн сургалт. Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэний өдрийн мэндийг хүргэе. Англи хэлний гүнзгий шатны орчуулгын 1-р хичээлийг эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлээр бид англи хэлэнд байдаг ирээдүйн цагийг илэрхийлсэн хэлцүүдийг сурах бөгөөд эдгээр хэлцүүд нь монгол хэл дээр ямар дагавраар үүсдэг болохыг бүгдээрээ хамтаа үзэх болно. За ингээд хичээлээ эхэлцгээе. Бид нэр дунд шатны хичээл дээр ирээдүйн цагийг will be going to present continuous буюу за одоо үргэлжилж байгаа цагаар бид нэр ирээдүйг үүсгэхийг хамтаа сурж байсан билээ. За хэрвээ магадлал нь хэрвээ өндөр байх юм бол will гэмээр болно. Be going to гэдэг маань заавал тэгнэ гэж илэрхийлдэг. Харин магадлал маань арай бага байх юм бол бид нэр may, might, could буюу за ингэж магадгүй тэгх байхаа гэсэн ийм давгараар үүсдэг эдгээр үйл өгсүүдийг хэрэглэдэг. Харин өнөөдрийн хичээлээрээ бид нар эдгээр үйл өгсийг биш харин эдгээр үйл өгстэй ойролцоо утгаар хэрэглэдэг хэлцүүдийг хамтаа үзэх болно. Ингээд бүгдээрээ эхлээд be bound to, be certain to гэсэн хоёр хэлцийг харцгаая. За энэ хоёр хэлцийн араас бид нар be to гэд үйл үгийг хувирахгүйгээр хэрэглэнэ. За be гэдэг үйл үг маань өөрийн үеийн эзнээсээ хамаараад өөрчлөгдөөд n, is, are гэсэн хөлбраараа үүсэх болно. За энэ хоёрын ерөнхий утга нь бол за магадлал буюу их магадлал нь өндөр ирээдүйн цаг дээр хэрэгэлдэг. За монгол хэлэн дээр тэгэх нь гарцаагүй, ингэх нь зайлшгүй, за тэгэх нь лавтай гэсэн ийм дагавруудаар үүсдэг ийм хоёр үг байгаамаа. За ингээд бүгдээрээ энэ хоёр хэлцээ орсон жишээ өгүүлбэрүүдийг хамтаа хараад монгол хэл рүүгээ орчуулцгаая. За эхний өгүүлбэр байна. We are bound to hear from them soon. We are bound to hear from them soon. За энэ дээр ягаад are гэж орж байгаа вэ гэхээр үеийн эзэн маань we гэсэн олонтой байгаа учраас бид нар be verb ойлгож байна. За hear гэдэг маань дуулах, сонсох тийм ээ. Тэгэхээр bound to гэдгийн араас бид нар үйл үгийг хувирахгүйгээр анхных нь хэлбэрээр бичиж байгааг цаавар анзаараарай. За тэгэхээр эднийг бид нар орчуулах юм бол монгол хэл рүүгээ орчуулах юм бол за бид нар тэднээс сураг дуулах нь зайлшгүй. Бид нар тэднээс сураг дуулах нь лавтай гэсэн ийм санаагаар орчуулагдаж байна. За мөн bound to гэдэг нь ирээдүйн цагаар буюу ирээдүйн цагийн бид нар түүнээс сураг сонсноо гэж орчуулах юм бол бас буруудахгүй. За ийм нэг хэлц байна. За дараагийн өгүүлбэрийг харцгаая. No matter what they say, she is bound to run for a mayor. No matter what they say, she is bound to run for mayor. Боёо за энэ дээрээс хамтаа орчуулцгаая. Тэд юу ч гэсэн хамаагүй тэр хотын дараад өрсөлдөх нь зайлшгүй юм а гэсэн ийм дагавар буюу үгээсээр бид нэр орчуулж байна. За дараагийн өгүүлбэрийг харцгаая. The problem is certain to get worse. The problem is certain to get worse. За is be verb is хэлбэрийг асан байна. Яагаад тэгэхээр problem буюу асуудал гэдэг маань тоологдохгүй ганц тооны нэр үг байна. За тэгээд get worse буюу get гэдэг маань өөрчлөгдөхгүй гэсэн. Яагаад тэгэхээр to гэсэн үйл үгийн өгтөр маань орчиж байгаа учраас энийг бид нэр өөрчлөхгүй байх нэ. Тэгэхээр энэ өгүүлбэрийг бид нар монгол хэл рүү орчуулах юм бол за асуудал нь хүндрэх нь, даамжирх нь, асуудал даамжирх нь лавтай. Асуудал даамжирх нь зайлшгүй гэж бид нар орчуулж болохыг. За ингээд дараагийн өгүүлбэрийг харцгаая. Susan is certain to graduate next spring. Susan is certain to graduate next spring. За тэгэхээр бид нэр үнийг орчуулах юм бол Susan дараагийн хавар төгсөх нь зайлшгүй. Susan дараагийн хавар төгсөх нь зайлшгүй. Мөн тодорхой юм гэж бас орчуулж болох нь. Susan дараагийн хавар төгсөх нь тодорхой байна гэдэг ч юм уу тийм ээ. Ийм байдлаар хэрэгжилж болох нь. За тэгэхээр be certain to, be bound to гэдэг маань өдөр тутмын ярианд хэрэглэгдэн гэхдээ их түгээмэл хэрэглэгддэг. За яагаад вэ гэхээр нэлээд албан маягийн хэлэнд ордог. За ингээд бүгдээрээ дараагийн ирээдүйн цагийг бид нэр илэрхийлж болох хоёр хэлцийг хамтдаа харъя. Энэ бол be to гэдгийн араас бид нэр үйл үгийг нэмж болдог. Мөн be due to гэд үйл үгийг нэмж болно. За энэ араас орсон үйл үгүүд маань бас өөрчлөгдөхгүй өөрийн анхны хэлбэрээр орж ирж болно. За тэгэхээр энэ хэлц маань ерөнхийдөө be to, за be due to гэдэг маань нэлээд албаны энэ хэллэг. За сонингийн ч юм уу те сонин мэдэн дээр энэ
хэлцүүг хэрэглэх нэг байдаг. За тэгэхээр бүгдээрээ энийг монгол хэлээр бид нар тэгхэн лавтай, за тэгхнэ гэдэг ч юм уу энэ утгаар нь орчуулж болох юм. Ингээд бүгдээрээ жишээ өгүүлбэрийг хараад өгүүлбэрээ орчуулцгаая. The company is to provide insurance for all of its workers. The company гэдэг маань өгүүлбэрт хүн байна тийм ээ. Өгүүлбэрийн subject байна. За is to provide гэдэг маань үйлүү байна. За insurance гэдэг тусагтхан даатгал гэсэн байдлаар орж ижээ тийм. For all of its workers буюу бүх ажилчдаа бүхний ажилчдаа гэсэн санаа гаргаж ирж байна. Тэгэхээр бид нэр үүнийг is to provide гэдгийг орчуулах юм бол за компани өөрсдийн ажилчдынхаа даатгалыг төлөх нэ гэсэн ийм санаагаар орж иж болно. За төлөх нь эсвэл үүнийг бид нэр компани бүх ажилчдынхаа даатгалыг төлнө гэд за нааны дагуураараа бас үсэж болно. Энэ бол буруу биш юм аа. За дараагийн жишээг харцгаая. The government is to pass a new traffic law. The government гэдэг маань үйл эзэн байна. Is to pass үйлүүгэн a new traffic law гэдэг маань тусагдах юм байна. Тэгэхээр бид нар үүнийг засгийн газар шинэ замын хөдөлгөөний хууль хэрэгжүүлэх нэ, батлах нэ гэдэг ч юм уу те ингэж оруулж өгч болох нэ. За дараагийн жишээ. The new kitchen cabinets are to arrive before December 20th. The new kitchen cabinets are to arrive before December 20th. За энэ дээр үйл эзэн маань the new kitchen cabinets тийм ээ. За энэ дээр үйлүүг нь are to arrive ирэх нэ гэдэг санаа тийм ээ. Before December 20 гэдэг цагийг зааж өгч байна. За үүнийг бид нэр монгол хэлээрээ орчуулах юм бол галт тогооны шүүгээ 12 сарын 20-оос өмнө ирэх нэ. Ирнэ гэдэг ч юм уу ингэж хэлж болох нэ. За дараагийн жишээг харцгаая. The plane is due to land at 6 p.m. The plane is due to land at 6 p.m. Үүнийг орчуулах юм бол онгоц 6 цагт газардах нэ. Газардна гэдэг ч юм уу те айл нэг хэлцээрээ бид нэр орчуулж болох нэ. За дараагийн жишээг харцгаая. The committee is due to schedule a meeting with the owners. Committee гэдэг маань хорооны гишүүд гэдэг өгүүлбэртхэн явж байна. Is due to schedule өглөө a meeting тусагтун хурал with the owners буюу эзэмшигчтэйгээ за өгтөрт хэлцээ явж байна. За эднэрийг бид нэр орчуулах юм бол хорооны гишүүд нь эзэмшигчтэй хурал зарлах нэ. Хурал товлно гэдэг ч юм уу те ингэж хэлж орчуулж болох нэ. Өнөөдрийнхээ хичээлийг бид нар ирээдүйн цагийг үүсгэх хэлцүүдийг сурч байгаа те. За хэрвээ бид нар өөртөө итгэлтэй хэлж байх юм бол за be due to, is certain to, be to гэсэн эдгээр хэлцүүдийг хэрэглэж болох нэ. Харин тухайн ярьж байгаа үйлээ болох эсэхийг нь бид нар сайн мэдгүй буюу өөртөө итгэлтэй биш байгаа буюу магадлалыг илэрхийлж байгаа үед бид нар за may, might, could гэсэн үйл өгүүдийг хэрэглэдэг. Харин одоо өнөөдрийн бидний сурах энэтэй дүүцэх, эдгээртэй дүүцэх утга нэг хэлцүүд бол be likely to, be unlikely to, be not likely to гэсэн хэлцүүд аамаа. За бид нар утгаар нь орчуулах юм бол за might, may, could гэдэгтэй нэлээд төстэй буюу тэгж магад тэгэх байхаа гэсэн ийм утгыг гаргаж ирнэ. За бүгдээрээ нэг жишээ өгүүлбэрийг харцгаая. Time travel could be a reality by 2075, but it might only be available for the rich. За энэ дээр бид нар could, might гэсэн магадлал нь тодорхой, болох нь тодорхой бус ийм үйл үгийг оруулж ирж байна. За үүнийгээ бид нар орчуулах юм бол цаг хугацааны аялал нь 2075 онд бодит байдал болж магадгүй. Гэхдээ зөвхөн баячуудад л зориулагдаж магадгүй гэсэн юм санааг оруулж ирж байна. За хэрвээ бид нар үүнийг яг ижилхэн утгаар be likely to could-ээр оруулаад хэлэх юм бол the time travel is likely to be reality by 2075, but it might only be available for the rich. За энэ дээр be likely to бид нар ганц удаа хэрэглэж байна. Яг тэгэхээр advance буюу гүнзгий шатанд үгийг ер нь аль болох батхаас зайлсхийдэг. Харин бид нар might гэдгийг бас be likely to-гээр яг утга ижилхэн орлуулж орж явуулна. За ингээд жишээг харцгаая. The time travel could be reality by 2075, but it is likely to be available only for the rich гэсэн утга яг ижилхэн ингэж сольж хэлбэрүүлж байна. За харин үгүйсгэл дээр буюу за магадлал нь бага байхгүй бараг болохгүй байхаа гэсэн энэ санааг бид нар be not likely to, мөн be unlikely to гэж хэлж байна. Утгын хувьд яг ижил за бүтцийн хувьд нэг нь not гэсэн за үгүйсгэлийг авч байгаа бол нөгөөх нь un гэдэг үгүйсгэлийг авч ирж байна. За ингээд бүгдээрээ be likely to, be unlikely to гэдгийг орсон жишээ өгүүлбэрүүдийг хараад монгол хэл рүү орчуулж харцгаая.
Smokers are likely to develop a lung cancer compared to non-smokers. Smokers are likely to develop гэдэг маань үйлэг a lung cancer тусагдах нь compared to non-smokers. Хаагтурт хэлж явж байна. Энэ өгүүлбэрээ бид нэр орчуулах юм бол тамхичид тамхи татдаггүй хүмүүсийг бодох юм бол уушигны хавдараар үйлчлэх илүү магадлалтай байдаг гэсэн энэ санаа гаргаж ирж байна. Тэгэхээр be likely to гэдэг нь ийм магадлалыг илэрхийлэх тэгж магадгүй гэсэн энэ санаагаар орж ирж байна. За дараагийн нэг жишээ. He is likely to resign. За resign гэдэг маань огцрох гэсэн үг байна. He is likely to resign. Тэр огцрох байхаа. Тэр огцорч магадгүй гэсэн энэ санааг is likely to гэдэг маань гаргаж ирж байна. За дараагийн жишээ. The economy is likely to recover slowly after the long recession. За recession гэдэг маань хямралыг эдийн засгийн хямралыг за recover гэдэг нь сэргэх гэсэн юм санаагаар хэлж байна. За бүгдээ өгүүлбэрээ дахиад харсаа. The economy гэдэг маань subject буюу өгүүлэгдэхүүн is likely to recover гэдэг маань за үйл үг явж байна. Slowly after the long recession за байр үг өгтөрт хэлж ирж байна. За хамтаа монгол хэлээр орчуулцгаая. Удаан хугацааны хямралын дараа эдийн засаг нь сэргэж магадгүй маа. Сэргэж магадгүй сэргэх байхаа гэсэн энэ санаагаар is likely to гэдэг маань орчуулдаг гэж байна. За ингээд дараагийн жишээг харцгаая. The dispute is unlikely to be settled for a long time. The dispute is unlikely to be settled for a long time. За dispute гэдэг маань маргааны хэлжээд is unlikely to гэдэг маань тийм ээ бид нэр өгүүлсэл дээр орж ирж байгаа. Be settled гэдэг passive voice буюу за итгэхгүй хэв явж ирж байна. За энэнийг орчуулах юм бол бид нэр за маргаан нь нэлээд урт хугацааны туршид шийдэгдэхгүй байхаа. Шийдэгдэхгүй байх магадлалтай гэдэг ч юм уу энэ байдлаар орчуулж болж байна. За ингээд бүгдээрээ дараагийн жишээг харцгаая. They are not likely to come tomorrow because of the weather. Are not likely to гэдэг бид нэр мөн they are unlikely to come гэж хэлэхэд бас буруудахгүй байх нь яг ижил хөдөлгтэй. За энэ өгүүлбэрийг орчуулах юм бол бид нар маргааш тэд нар за цагаараас болоод ирэхгүй байж магадгүй. Ирэхгүй байхаа гэсэн энэ санааг илэрхийлж байна. За ингээд бүгдээрээ be likely to-тэйгээ хацуулсан хамгийн сүүлийн жишээг харцгаая. I think it is highly unlikely that she will get into university with the test scores she has. За unlikely гэдэг нь боломжгүй тийм ээ. Highly гэхээр бараг л боломжгүй зүйлтэй гэд энийгээ нэлээд хүч оруулаа хэлчихэж байна. За тэгэхээр бүгдээрээ хамтаа орчуулж унших юм бол үнийг за түүнд байгаа оноо шалгалтын оноог харах юм бол тэр бараг л их сургууль руу орох боломжгүй байхаа та гэд энэ хөө энийг бодоод хэлж байна тийм ээ. Өөрийн бодлыг илэрхийлж байгаа учраас ингэж орчуулах нэ. За тэгэхээр highly unlikely гэхээр бараг л боломжгүй гэсэн ийм санааг хэлэх нэ. Таны амжилтын жигүүр болсон 20 жил. JET School of English. Англи хэлний гүнзгий шатны орчуулгын 1-р хичээл маань үргэлжилж байна. Өнөөдрийн хичээлээр бид нар ирээдүйн цагийг илэрхийлэх олон хэлцүүдийг сурж байгаа лээ. За ингээд бид нар сая be likely to, be unlikely to буюу за болох нь магадлал багтай ийм үйлдэлүүдийг бид нар яаж хэлэх вэ гэдгийг сурлаа. Харин одоо бүгдээрээ хоёр хэлцээ орсон алдартай хүмүүсийн хэлсэн үгсийг хамтдаа орчуулцгаая. За эхний үг гарч ирж байна. The best friend is likely to acquire the best wife because good marriage is based on the talent for friendship. За хоёр гол өгүүлбэр орсон байна. За тэгэхээр because гэдэг холбоосоос өмнө гол өгүүлбэр, за дараа because-ийн араас мөн дахин гол өгүүлбэр орсон байна. За ингээд бүгдээрээ дахин нэг харцгаая. The best friend буюу шилдэг найз is likely to acquire эзэмших магадлалтай, авах магадлалтай the best wife буюу шилдэг эхнэрийг гэж байна. Тэгэхээр энийг орчуулах юм бол за шилдэг найз хүн шилдэг эхнэрийг олж авдах магадлалтай. Яагаад гэхээр амжилттай гэрэлт нь за нөхөрлийн хэр сайн найз болох вэ гэсэн авиас дээр суурилж яд юм аа гэсэн нэг юм байна. За тэгэхээр энэ хүний хэлэх гээд байгаа гол санаа бол амжилттай гэрэлтээ эхэлнэ, амжилттай нөхөрлөл юм аа гэдгийг харуулж байгаамаа. Их дэлхийн хэл болсон англи хэлийг сурган хөлийг минь хөгжилтэй нийлүүлж Хөлийг минь олон улстай холбож өгсөн.
Сурах орчин сургалтын систем. Шинэлэг хөтөлбөр. Олон улсын стандартад нийцсэн Хамгийн сайн сургалттай. Таны амжилтын жигүүр болсон 20 жил. Англи хэлний Асын зайн сургалт. За ингээд бүгдээрээ дараагийн нэг үгийг харцгаая. If the road is easy, you're likely going the wrong way. If the road is easy, you are likely going the wrong way. За энэ дээрээс ирээдүйн цагийн хэлц likely to гэдэг маань биш, харин одоо цаг дээр likely гэдэг нь магадгүй гэсэн юм утгаараа орж ирж байна. За энэ өгүүлбэрийг орчуулах юм бол хэрвээ явж байгаа зам чинь хэд хялбар байх юм бол чи буруу замаар явж байгаа хаа гэсэн ийм санаа гаргаж ирж байна. Тэгэхээр ямар нэг юм хялбар байдгүй заавал бэрхшээлтэй тулгардаг. Ингэж бид нар амжилтанд хүрдэгэ гэсэн энэ санаа гаргаж ирж байна. За ингээд дараагийн үгийг харцгаая. If one begins all this well, it is likely that they will end well too. If one begins all deeds well, it is likely that they will end well too. Боёо deed гэдэг маань үйл, ажил үйлсийг хэлж байна. Хэрвээ нэг нь хин нэгэн үйлээ сайн хийх юм бол тэдний гач мөн сайн дуусгах юм магадлалтай байдаг гэсэн ийм үг. Тэгэхээр энэний хэлж байгаа санаанууд эхлэн сайн гараан сайн байх юм бол төгсгөл нь сайн байна гэсэн ийм утгааг илэрхийлж байна. Гүнзгий шатны орчуулгын 1-р хичээл маань энэ хүрээнд өндөрлөж байна. Өнөөдрийн хичээлээр бид нар ирээдүйн цагийг илэрхийлэх хэлцүүдийг сурлаа. За тэгэхээр be bound to, be certain to гэдэг маань тэгэх нь инхэн зайлшгүй байна гэсэн энэ санаа гаргаж ирж байгаа. Харин be to, be due to гэдэг маань тэгхнэ, ингэхнэ гэсэн ирээдүйн цагийг үсгэж байгаа. Be likely to, be unlikely to гэсэн хэлцүүд маань тэгж магадгүй, ингэж ч магадгүй, тэгэх магадaltaгүй гэсэн ийм санаануудыг гаргаж ирж байна. Өнөөдрийн хичээлдээ хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.